сүүлийн жил гарын хугацаанд хөгжлийн банк маань одоо үндсэн хуулиараа хүлээсэн үүрэг болох одоо хөгжлийн төсөл төлбөрүүдийг санхүүжүүлэх, экспортын төслүүдийг санхүүжүүлэх, за импортыг орлох дотоодын одоо аж үйлдвэрүүдийг одоо дэмжих энэ одоо бодлогоо хэрэгжүүлж огт чадаагүй. Зөвхөн одоо чанаргүй зээл одоо барагдуулах, одоо шүүх дээр очих, шүүхэд дуудагдах, за мөн одоо хэвийн зээлүүдээр ч одоо хугацаанд нь одоо тэдгээр үйл ажиллагааг дэмжиж зээлээ төлөөлөх ийм ажлуудыг л хийлээ. За хэдийгээр одоо хөгжлийн банкны 22 оны жилийн баланс аудитлагдаад ашигтай гарсан хэдий ч за энэ мэн бол одоо яг банкны одоо үндсэн үүрэг болох одоо хүүгийн зөрүүн дээрээс цэвэр хүүгийн зөрүүн дээрээс ашигтай ажилласан зүйл бол огтоос биш. За энэ өмнө нь одоо чанаргүй болсон зээлүүдийг эргүүлж төлөвлөөд за эндээс одоо өмнө алдагдсан зардлуудаа эргэж олж авсан ийм орлогоос бүрдсэн ийм одоо тэнцлийн ашиг байна. За хэрвээ цаашдаа тус банк нь одоо хуулиар олгогдсон хэвийн үйл ажиллагаа явуулаад зээл олгоод хөгжлийн зээл төслүүдийг санхүүжүүлээд ингээд ашигтай ажиллахгүй бол за өнөөдрийн байдлаараа бол цаашдаа одоо удаан үргэлжлэх бас боломжгүй юм. За тийм учраас өнөөдөр засгийн газраас ямар одоо бодлогын шийдэл гаргасан бэ гэхээр за энэ жилийн хувьд ямар ч байсан одоо байгаа удирдлагууд цаашд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд за үлдсэн одоо хөгжлийн банкны хүндрэлтэй асуудлуудаа одоо шийдээд за энэ дээр мэдээж одоо сангийн яам одоо онцгой хамтарч ажиллах ийм цаг үе бас тулж ирж байгаа. Ингээд одоо оны эцсээр хөгжлийн банкны тэнцлийг одоо дахиж сайжруулад, аудитлуулад за цаашдаа одоо яг жинхэнэ хуулийнх нь одоо хүрээнд хөгжлийн санхүүжилтүүдийг хийдэг, засгийн газрын одоо хөгжлийн бодлогыг дэмжиж ажилладаг. За мөн одоо Монгол улсын төлбөрийн тэнцэл, ойрын хугацааны одоо хөгжлийн бүхэл одоо асуудлууд дээр одоо оролцож ажилладаг. Ийм яг хөгжлийн институт зутгаар нь одоо ажиллах ийм боломжийг бүрдүүлэх зорилготой ийм чиглэл гарлаа.